Эрдэнэ туйлдэр үе үеийн мэрэгчсэн чадварлаг ажилтнуудаа бэлдэж ирсэн түүхэн замналтай. Үе үеийн дадлаг туршлагатай ажилтнууд залгамжлагдан бэлтгэгдэж, залгамж үеэ бэлдэж ирсэн уламжлал соёлтой байгууллага. Энэхүү үнэт зүйлийг залгамж хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байгааг хөтөлбөрт оролцогчдын санал судалгаагаар илэрхийлэгдэж байна. 2019 оны байдлаар үйлдвэрийн газрын хэмжээнд нийт ажилтны 20 орчим хувийг 50-аас дээш насны дунджаар 20 жил ажилласан туршлагатай ажилтнууд эзэлж байсан. Захиргаа үнийн нөөцийн бодлогын газрын захиалгаар бод шид сэтгэл зүйн төвөөс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус үйлдвэрийн газрын 43-аас 60 насны 140 ажилтны дунд хийсэн сэтгэл зүйн судалгааны үр дүнд ажилтнуудын 68.3% нь тэтгэврт гарах төгссөн ажилтнуудад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. 84.2% нь тэтгэврт гарахад сэтгэл зүйн бэлтгэл, амьдралын дараагийн үед бэлтгэх чухал ач холбогдолтой. 80.3% нь амьдралын шинэ хэв маяг, сэтгэл зүйн эрүүл мэнд, зорилгоо дахин тодорхойлох сургалт зөвлөгөө шаардлагатай тухайга илэрхийлсэн. Иймд тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн болон ойрын 5 жилд тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэх ажилтнуудыг нийгэм эдийн засаг, бие сэтгэлийн хувьд амьдралын дараагийн үед бэлтгэх, тэдний туршлага мэдлэгийг нь өвлүүлэх, үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулах, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, ахмад ажилтны тазралтгүй хөгжлийн бодлогын хэрэгцээ шаардлагыг судалгаанд үндэслэн үйлдвэрийн газрын хүний нөөцийн бодлого, хүний нөөцийн менежментийн тогтолцооны MNS ISO 30400 багц стандартад нийцүүлэн хэрэгжүүлж байна. Мөн миний туршлага, миний амжилт алдаршуулах үйл ажиллагаанд 23 бүтцийн нэгжийн нийт 49 ажилтан оролцож, ажил амьдралын дадлаг туршлагаасаа хуваалцсан. Хөтөлбөрийн нийт оролцогчдод сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанар, сэтгэл зүйн сургалтуудыг бүлгийн болон ганцаарчилсан хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулсан. Сургалтад нийт давхардсан тоогоор 1086 ажилтан хамрагдсан байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд, амьдралын чанар зорилгоо тодорхойлох лекц ярилцлага, сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Ууган Цэцэг, залгамж үеэ бэлтгэхэд таны оролцоо яагаад чухал вэ лекц. Мөн Эрдэнэ цогцлбор дээд сургуулийн хүмүүнлэгийн ухааны тэнхимийн анхлах багш, сэтгэл судлаач Уланбаяр залуу үеэ хэрхэн идэвхжүүлэх вэ лекц сургалт хийж, тус үйл ажиллагаанд нийт 380 гаруй ажилтан оролцсон. Хувийн аж ахуй эрхлэх тухай, хүлэмжийн аж ахуй эрхлэлтийн талаар хүлэмжийн аж ахуй, хүнсний болон жимсний ургамлын сургагч багш хишигт сургалт зөвлөгөө өгч, практик танилцуулга хийн, оролцогчдын асуултад хариулан зөвлөгөө өгч, мөн оролцогчдын дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, тасалгааны цэцгээр бэлэг барив. Булган аймгийн Хангал суманд малчин Батмөнхийн хүрэлцэн ирж, тэдний аж ахуйтай танилцсан Батмөнх, түүний гэргий, Саран цэцэг нарын ажил амьдралын ариун их туршлагаас сонсон уламжлалт мал аж ахуй эрхлэхээс гадна өвөлжөөндөө ногоон тижэл тарих, галуу, дахиа тижээх, өргөст хэмэх улаан лойл тарин өрхийн хэрэглээгээ хангаад зогсохгүй зах зээлд борлуулах боломжтой зэрэг сонирхолтой яриа сургалтыг сонссон юм. Шин залуу ажилтнуудыг ажил мэргэжилдээ дадлгажих, ур чадвар эзэмших, ажлын арга барилд суралцах, хамт олонтойгоо дасан зохицох, олон жил ажилласан дадлаг туршлагатай ажилтнуудаас ажил мэргэжлийг нь өвлүүлэх зорилгоор хөтөлбөрийн нийт 442 оролцогчтой багш шавийн гэрээ байгуулан ажиллаж дүгнсэн. Үйлдвэрийн газар тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэврт гарч буй ахмад ажилтнуудаа талархлын багцыг дурсамжийн хамт ажлын сүүлийн өдөр бүтцийн нэгжийн удирдлага хамт олонныхоо өмнө баяр хүргэн талархал илэрхийлж гардуулах ажлыг уламжлал болгосон. Энэ нь ажилтны хувьд Эрдэнэ туйлдвэр хамт олон болон өөрөөрөө бахархах гүн сэтгэлдлийг төрүүлсэн ажил болж байгаа нь ажилтнуудын сэтгэлдлээр илэрхийлэгдэж, манай үйлдвэрт нэгэн эрхэм соёл тогтож байгаа юм. Энэхүү талархлын багцыг нийт 395 ажилтнанд гардуулсан юм. Тэтгэвртээ суусны дараа ямар зүйл хийхийг хүсэж байна вэ? Сонгосон зүйлээ хийхэд юу танд хамгийн хэрэгтэй гэж бодож байна вэ гэсэн асуулгад судалгаанд оролцогчдын нийт 63.2% нь хувийн аж ахуй эрхлэх гэж хариулсан бөгөөд нэн төрөнд хувийн аж ахуйд туршлага судлах гэж хариулсан байдаг. Иймд 2024 онд хувийн аж ахуйд туршлага судлуулах, идэвхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, амьдралын дараагийн үед бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.